За манай хөдөөж их сургуулийн бэлчээрийн урлагийн судалгааны баг, бэлчээрийн урлагийн тандас судалгааны хөдөөж их сургууль, Монгол Улсын их сургуулийн хамтарсан судалгааны баг өмнө говийн Уралдан аймгийн судалгааг 2016 оноос ич эхэлж байгаа. За дараа нь 2021-2022 онд бэлчээрийн төлөв 22-23 онд бэлчээрийн төлөв байдлыг тандах урлагийн мониторингийн судалгааны ажлыг хийсэн. 24 оноос л давтан мониторинг гэсэн ажлыг хийж байгаа. Энэ урт хугацааны ажлыг доктортой сайн явуулах, ирээд үйлчлэлтийг хянах, мониторинг ажлыг хийхин тулд бид нар тандас судлалын буюу хиймэл оюун ухааныг ашигласан тийм тандас судлалын багтай хамтарч ажилладаг. Энэ яг хээрийн судалгааг явахгүйгээр хээрийн судалгааны газрын судалгаа баталгаажуулсан судалгааны үр дүнгээ дараагийн жилүүдэд бол загварчлалын аргаар хянж явах тийм боломжийг олгож байгаамаа.